Намайг Жинис Огт эдийг хийдэг геотехник мэргэжлэр анхны төгсөгч юм байна. Өнөөдөр ингээд би шинэ төгсөгч хөтөлбөрийн 2 дугаар шатнд тэнцээд одоо ярилцлагын шатандаа орох гэж байна. Тэгээд мэдээж хэдэн хүн надаас ярилцлага авах бол мөн түүнчлэн ямар хөө асуудлууд ирэх бол гэдэг талаар жоохон санаа зовоо сандарч байна. Хорволтой гэсэн чинь. Тэгээд хорвол нь болохоор 30 секунд төрөөсөө юу ч ярихгүй тийм хорвол. Гэтэ яаж хорвол юм бэ гэдэггүй. Яг л зэрэг хорволын адил бол мэдгүй. Яг орохтой хэлбэл. Тийм. Хайдын таримаас шалтгаалаад Багийн ажиллагаа нь надад болохоор өмнө нь ер нь хизээж бодож байгаагүй юм байсан. Хизээж ийм шалгууртаа тулна гэж бодож байгаагүй. Манай багийн хувьд болохоор маш амжилттай тэр шалгуурыг давж чадсан, хийж чадсан, бүтээсэн. Тэгээ багийнхаа гишүүдийн хувьд болохоор манай баг надаас бусна бүгд эмэгтэй хүмүүс байсан. Гэхдээ тийм байсан ч гэсэн манай баг маш сайн ойлгож чадсан. Guys, энийх нь уртын урт олгочих юм уу? Дахиад уртыг нэмээд 2 зэрэг гэж. Сая дотор хэлсэнтэй өчигдөр болохоор нэг л баг 100% яг бүх даалгаврыг гүйцэтгэсэн гээд өнөөдөр болохоор манай баг яг тийм байлаа гэж өнөөдрийн хувьдаа тэгээд итгэл санаа бол сайхан байна уу яа тэгвэл бүх даалгаврыг 100% гүйцэтгээд гарч ирсэн болохоор ер нь манай багт сая дутууд мөн одоо тийм жоохон алдаа гарах боломжтой байсан юун дээр исэн бол бодож байна. Тэгээ ямарваа нэг юм би ер нь бол риск амар чухал шүү дээ. Тэгээд сайн байж ч муу байх хэвээр ер нь бол эрсдлээ бид томцож чаддаг шүү дээ. Гэтэ би хэлчихсэн шүү дээ. Нураасан ч байсан бүгдээрээ 50 байна. Ингээд тэгэнгүүт та нар өөртөө яана нэрээ нураачвал яана гэж бодсноо. Голдон зэрэгүүтэй лего амар багассан байдгийг. Би бүр яа одоо дөнгөж 20 хэдэн см тахт надад 50 см хүрчтэй лего нь хүрх юм болов уу. За одоо яг одоо ингээд ярилцлагаа орох гэж хүлээж байна. Мэдээж дотор яг ямар хөө хүмүүс сууж байгаа бол яг хаана яаж ороод ямар асуултанд яаж хариулахаа болоо гэж их л бодоод тэрнээрээ төвшөөж жоохон сандарч байна. Манай болохоор Жинис Огт эдийг хийдэг. Би геотехникийн мэргэжлэр одоо анхны төгсөгч Монголын. Мэдээж геотехникийн тухай мэргэжлийн асуултнууд асуусан. Тэрнээс гадна яг хувь хүний талаар ямар хөө үзэл бодолтой вэ? Ийм тохиолдолд ямар жишээ байна уу чинь амьдралд хийж исэн гэх мэтийн тийм асуудлууд байсан. Ингээд таарамжгүй хайрцаа үүсэх үед байгаа. Тэр үед нь өөрийгөө яаж авч гарч исэн бэ гэхээр эхлээд болохоор тэр хүн нэг бол ингээд үнэхээр ярилцах боломжгүй тэр хүн уурлаад их юм бол хугацаа өгөөд ууран гарсныхаа дараа нь очиод миний зүгээс одоо ийм байлаа. Одоо чиний зүгээс ямар байсан бэ? Тэгээ хоёулангийнх мэдээж хүн юм хооронд хилцэж ойлголцож шийдэж болно шүү дээ ямар ч асуудлыг тийм. Хоёрдугаар шат дуусны дараа манай найзуудыг ер нь болохоор эмчилгээг дээр дуудаж ирсэн. Тэгээд намайг дуудаагүй. Тэгэхээр би окей би тэнцээгүй байна гэж бодож ирсэн. Тэгээд өдөө явж байхад өглөө над руу залгаад маргааш эмчилгээгт орох боломжтой юу гэдээ бүр сарын дараа залгасан. Тийм болохоор яг надад яг өөр хөв хүнд маань бол их гайхсан. Бас их хүлээж байгаагүй юм гинтийн болсон болохоор их баярлсан. За өнөөдөр ингээд бид нэр шинэ төгсөгч хөтөлбөрийн welcoming буюу ажлын санал өгж байгаа үйл ажиллагаа болж байна. Тэгээд энэжээ хүлцэн ирээд өөрийнхөө ахлах инженер бад ах одоо геотехникээр минийхаар тэр хүнээс ажлын санал авах надад маш их таатай байлаа. Оюутлага гэдэг том гэр бүлд орж байгаадаа маш их баяртай байна. Мөн одоо энэ шинэ төгсөгч хөтөлбөр маань цаашдаа ингээ 2 жилийн хугацаатай. Тэгээд энэ маань дуусны дараа би өөрөө бас дахиад оюутлагын маань бас гадаадын тэтгэх хөтөлбөр гэж байгаа. Тийшээ хамрагдаж гадаадд магистра сурч боловсрож ирэхийг хүсэж байна. Ингэснээр би илүү их одоогийн байгаагаас илүү их үр нөлөө
оюутлогод хөв нэмрээ оруулж чадах юм болоо гэдэг талаас нь хэлж байна.